За сайн байцгаана уу. Хэвлэл мэдээллийн суурь боловсролын хүрээнд өнөөдрийн хичээлээр захин аюулгүй байдлаа хувийн нууцлалын тухай хичээл үзнэ бүгдээрээ. Хичээлийнхээ агуулгатай танилцъя. За хичээлийнхээ агуулга өнөөдрийн хичээлээр юу үзэх вэ гэхээр захин аюулгүй байдал ба хувийн нууцын тухай, за нууц үгийн давхар хамгаалтын тухай, за хүчтэй нууц үг гэж юу вэ? За нууц үгийн хэрхэн хүчтэй байлгах талаар үзнэ. За өнөөдрийн хичээлийн зорилго маань болохоор хувь хүний нууц алдагдсанаар ямар эрсдэлд орж болох талаар ойлголттой болж захин орчинд хувийн нууц мэдээллүүдийн хэрхэн зүй зохистой ашиглаж сурахад суралцсанаа. За тэгэхээр бүгдээр эхлээд захин аюулгүй байдал гэж юу юм бэ? Энэ талаараа ярилцъя. За захин аюулгүй байдал нь таны төхөөрөмжид буй дата мэдээлэл захин орчинд эрсдэлгүй аюулгүй хамгаалагдсан байхыг хэлнэ. За төхөөрөмжүүд гэхээр бидний мэдээлэл байршиж байгаа төхөөрөмжүүд бол гар утас, компьютер, интернет, сүлжээ, iPad гэх мэт онлайн орчин ашиглаж бид бусдад харилцаа холбоонд ордог энэ төхөөрөмжүүдийг хэлж байгаа. За эдгээр төхөөрөмжүүдэд бидний нэвтэрч буй сошиал аккаунтууд Facebook, Instagram, Twitter, за бусад бас олон төрлийн аппликейшнууд болох зээлийн аппликейшн, банкны аппликейшн, за тэгээд ямар нэгэн байгууллагын гишүүнчлэлийн одоо карт авах гэх мэтэд одоо байнга нууц үгийн за өгж байдаг, утасны дугаараа, регистрийн дугаараа оруулна уу, за үг нэрээ оруулна уу гэд бүгдийг нь сайхан ингээ бүртгэж аваад байдаг. За энэ маань бид нэг талаар одоо ямар нэгэн байдлаар хөнгөлт урамшуул идэлгэж байгаа боловч нөгөө талаар бас өөрсдийнхөө хувийн мэдээллийг өөрсдийнхөө захин орчинд байх аюулгүй байдлаа эрсдэлд оруулж байна. За тэгэхээр эдгээр мэдээллүүдийг маш болгоомжтой хянуур одоо ашиглаж байх нь хэрэгцээтэй байна гэж үзэж байна. За бүгдээрээ Facebook орчинд хувийн нууцаанд давхар кодоор хэрхэн хамгаалах талаар бүгдээрээ үзцгээе. За бидний Facebook рүүгээ ороод settings тохиргоог сонгоод two factor authentication буюу давхар хамгаалтын тохиргоог ашиглах хэрэгтэй. За тэгээд энэ давхар хамгаалтын тохиргоог ашиглахын тулд Facebook руу ороод Settings Security and Login Use гэдэг орно. Тэгээд Two Factor Authentication гэнэхүү тохиргоог хийнэ. За энэхүү бид нар бүгдээрээ одоо Facebook хаягаа өөр төхөөрөмжөөс орохоор яг Google-с буюу Gmail-с мэйл ирдэг. За таны өөр төхөөрөмжөөс таны аккаунтыг нэвтрэх гээд байна гэд. За тэгэхээр энэ би давхар хамгаалтын кодтой юм байна гэж ойлгодог. Энэ маань тийм биш юм аа. За давхар хамгаалтын кодыг заавал энэ Settings Security Login Use Two Factor Authentication шингээд одоо идэвхжүүлдэг байгаа. Энэ маань одоо гар утас компьютераас идэвхжүүлэхэд нэг 10-аас 15 минут орчим уншаад идэвхждэг ийм давхар хамгаалтын код байгаа. За энэ кодыг идэвхжүүлснээр өөр төхөөрөмжөөс заавал энэ давхар хамгаалтын кодыг хийж олдог болно. За тэгээд өөр төхөөрөмжөөс нэвтрэх гэсэн оролдлого бүрийг ер нь бол мэдээлдэг. За тэгээд энэ код одоо хэрэглэгч маань нэвтрэх бүрдийн кодоо хийх гэдэг шаардлага байхгүй. За нэг хийгээд одоо сайхан сануулад орчиж болно. За тэгээд энэ давхар хамгаалтын кодыг хэрхэн идэвхжүүлэх үзээ. За Facebook дээр хоёр шатал бүхий хамгаалалт гэж одоо нэрлэж байгаа. За тэгээд ингээд Facebook руугаар Settings and Privacy гэсэн зэсийг сонгоод за дараа нь Security and Login зэсийг сонгоно. За тэгээд Two Factor Authentication гэд гараад ирнэ. За тэгээд тэр гол сум заасан скроллыг төгчүүлээд одоо edit төвчийг дарахаар за одоо та текст мессежээр код авах уу, Gmail хаягаар авах уу гэдэг. За өөрийн барьж байгаа гар утасныхаа дугаарыг хийгээд текст мессежээр авъя гэхээр гар утасны дугаарыг хийж баталгаажуулна уу гэд одоо гараад ирнэ. Тэгээ гар утасныхаа дугаарыг хийгээд нууц код ирнэ. За тэгээд
нот код ихээр гарцнаас хийсэн код за Facebook маань нэг 10-аас 15 минутаас ч юм ачаалаад за ингээд таны Facebook аккаунт давхар хамгаалалттай болж байна гэж үзэж болно. За мөн гарцнаас мөн яг энэ зааврын дагуу тохиргоогоо хийж болно. За дараагийн одоо өөрийн эрсдэлтэй байдалд оруулахгүй байх зүйлсэл бидний онлайнд одоо ямар нэгэн байдлаар нэвтэрсэн ямар нэгэн мэдээлэл хайсан энэхүү улмар маань хизээч арилдаггүй. За тэгээд хамгаалтгүй буюу free wifi аль болох ашиглахгүй байх хэрэгтэй. За free wifi ингээд яваад осчихдаг. За тэнд нөгөө ямар нэгэн байдлаар буруу зүйл хийдэг хакерууд маань дотор нь ороод таныг ямар нэгэн аккаунт руугаа аппликейшн руугаа ингээд орохыг нэвтрэхийг хүлээж байжгаад за тэгээд таны одоо ямар нэгэн хаягийг юм уу банкны аппликейшн эдгээрийг чи одоо хакерт магадaltaй. За мөн олон нийтийн сүлжээ буюу одоо хууч интернет кафе гэд ярьдаг байсан. Энэ сүлжээг аль болох ашиглахгүй байх хэрэгтэй. За ашигласан тохиолдолд ямар нэгэн байдлаар санхүүгийн юм уу өөр хамааралтай одоо нууц гэж үзэж байгаа зүйлсийн нууц код, банкны гүйлгээний код эдгээрийг үл энэ олон нийтийн интернет сүлжээнээс үл ер нь ашиглаад хэрэггүй. Ийм байна. За дараагийн хэсэгт нь бүгдээрээ ер нь нууц үгээ алдлаа одоо Facebook-ыг алдчлаа гэдэг. Нууц үгийг ер нь хэрхэн хакердаг вэ? Энэ талаар бүгдээрээ одоо ярилцъя. За одоо social engineering буюу ихтгэл үнэмшил төрүүлэхүйц мэйл хаягл гэдгээ. За энэ нь бол дээдлэн 70-80 орчим мянган хүнд одоо ингээ нэгэн зэрэг одоо юм мэйл илгээчихдэг. За энэ нь ихэвчлэн спам очиж буй хэрэглэгчид спам руу орно. За эсвэл инбокс дээрх хүрээдэж болно. За энийг манайхан за сонирхоод ч юм уу эсвэл нэг санаандгүй дараад ч юм уу ингээд осчдаг. За одоо 70-80 мянган хэрэглэгчээс за нэг хамгийн багадаа нэг 10 ч юм уу 20 ч юм уу энэ лөө осчих магадaltaй байхгүй. За энийг бол ингээд тусгай тохиргоогоор хүлээгээд байж байдаг. За тэгээд элсэн мэйлэр нь одоо ямар нэгэн байдлаар санамсаргүйгээр юм уу эсвэл сонирхоод олсон тохиолдолд одоо тэр мэйл явуулсан хакерууд маань нууц үгийг ингээд таамаглаж эхэлдэг. За пассворд 1 2 3 за тест за тэгээд овг нэрийг мэдчихэвэл овг нэрийг ингээд таагаад оролдог. За ингээд тааж чадахгүй бол хакеруудын мөнхөр хүч арга буюу нэг програм уншуулдаг. За энэ нь яг одоо онилсан байгаа буюу одоо тухайн онилсан хэрэглэгчийн нууц кодыг нэвтрэх зөв кодын хүртэл одоо боломжит бүх хөлбөрөөр уншдаг ийм програм байдаг. За энэ талаар одоо дэлгэрүүлээд үзэх болно. За тэгээд ер нь нууц үгийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд ер нь бусад хүн таамаглахад аль болох төвөгтэй болгох хэрэгтэй. За жишээлбэл одоо энэ WL W9 тэгээд дасал тавиад MLBTM CITT гэдэг when I was 9 my little brother my cat in the toilet гэдэг. Одоо энэ үгний одоо зөвхөн эхний үсгнүүдээр нэм товчлол хийсэн байгаа. За энэ нь энийг бол одоо 8 настай байхад нь миний багах намайг 8 настай байхад миний багах миний моорыг 0 руу шидчихсэн ингээд энэ үгний өгүүлбэрийн одоо эхний үсгүүдээр нь товчлол хийчихсэн байгаа. За энийг бол одоо яг тухайн хүнээс өөр хүн бол мэдэх боломжгүй. Одоо жишээлбэл одоо Бат гэдэг хүн байдлаар Батыг 8 настай байхад нь аль ах нь ямар моорын 0 руу шидчихсэн энийг л мэдэх боломжгүй. За одоо тэр 8 настай байхад нь моорын шидсэн ах нь ч гэсэн одоо ер нь мэдэхгүй явж байгаа. За тэгэхээр аль болох иймэрхүү нууцуг ашиглаад 12-оос дээш тэмдэгт ашиглах юм бол ер нь за би нууцуг ер нь аюулгүй хамгаалж чадлаа гэж үзэж болно. За тэгээд ер нь нууц код одоо нэг муухай хүч гээд одоо програм ашиглаад хэрхэн задлдаг вэ талаар бүгдээрээ ярилцсан. За энэ ер нь бол 4-5 оронтой код ашиглаад
тэр нь ямар төрлийн код ашигласан одоо дараалсан тоо ашигласан ч ялгаагүй тоо үсэг тэмдэгт том үсэг жижиг үсэг ашигласан ч ер нь 4-5 орон за 6 орон ч байсан ялгаагүй ер нь хамгийн дээд нэг 5 секундын дотор задлчин. За тэрнээс богино нь бол одоо тэр төрөд нь програм уншаа шууд задлцдаг одоо ийм тохиргоотой байна. За тэгээд нууц кодон за нэг 9 оронтой болголоо. 9 оронтой болголоо. Тоо ашиглалаа, том үсэг ашиглалаа, жижиг үсэг ашиглалаа. За тэмдэгт ашиглалаа. За ингээд хийх юм бол нэг энэхүү програм нэг цаг осчим мөн дотор задлчихнаа. За ер нь тэгэхээр дээшлүүлээд за 11 оронтой 12 оронтой болгоод 12 оронтой болгоод за тэгээд тоо ашиглаад, том үсэг ашиглаад, жижиг үсэг ашиглаад за ингээд хийх юм бол нэг ерөнхийдөө бас аюулгүй байдал тодорхой хэмжээгээр энэхүү програмаар уншуулад шууд гасчихгүй болж байна гэсэн үг. За тэгээд ер нь нууц кодыг 12 оронгоос дээш байлгах хэрэгтэй гэдэг үзэж байгаа. 12 оронтой болгоод за мөн ялгаагүй дараалсан тоо ашиглаад юм уу дараалсан үсэг за уг нэрийн ч юм уу ингээд ашиглаад утасны дугаараа ашиглаа хийчих юм бол тэрийг таны тэгж хийснийг хин нэг мэдчих юм бэл тэрийг бол задлахад маш амархан. За тэгээ 12 орон ашиглаад тэмдэгт ашиглаад тоо ашиглаад тоонууд ашиглаад том үсэг ашиглаад жижиг үсгүүд ашиглаад за ингээд хийх юм бол ер нь таны одоо нууц үг одоо бусдад одоо ямар нэгэн байдлаар задруулахгүйгээр ийм кодтой шүү гэдэг хэнийг нь мэддэхгүйгээр хийх юм бол таны нууц кодууд, сошиал аккаунтууд, бусад одоо банкны болон бус хэрэглээний аппликейшнуудыг хин нэгэн дураараа одоо эвдэж хакердэж ороод доторх мэдээллүүдийн ямар нэгэн байдлаар ашиглах ийм боломжгүй болж байна гэж үзэж байна. За тэгээд ер нь 12-оос дээш заавал одоо яг одоогийн байдлаар бол баталгаатай найдвартай болж байна гэж үзэж байгаа. За цааш тэнхүү програм маань улам илүү сайжрах ийм боломжтой. За тэгээ ер нь 18 орон ашиглаад, тэмдэгт ашиглаад, тоо ашиглаад, том үсэг ашиглаад, жижиг үсэг ашиглаад за ийм код хийчих юм бол за таны кодыг бол хин нэгэн задлах боломжгүй маа. За тэгээд түрүүний хэлсэн нөгөө ямар нэгэн байдлаар үсгийн товчлол ашиглах хэрэгтэй. За одоо үсгийн товчлол ашиглахгүйгээр олон оронтой хийчих юм бол одоо жишээлбэл намайг Бат гэдэг байлаа. За би 5 сарын 10-нд төлсөн байлаа гэхэд за Бат 0510 гэдэл таамаглаад эхлэх боломжтой. За тэгээд одоо миний гэрийн тэжээдэг амтан одоо бусад юу байдیں۔ Тэ. За миний ойролцоогоо тэргээр одоо мэддэг ийм хөө хакеруудаа бол таамаглаад эхлэх боломжтой. За тэгээд 12-аас 18 орон ашиглаад, тоо ашиглаад, тэмдэгт ашиглаад, том үсэг ашиглаад, жижиг үсэг ашиглаад нот кодоо хийгээд за тэгээд нөгөө өөр тохиолдсон юм уу, өөрийн хийж байсан зүйлийн өгүүлбэрийн үсгийн товчлол за заавал ихний үсэг байх албагүй сүүлийн үсэгч байж болно. Эдгээр үсгийн ингээд товчлыгээд ингээд 12-аас 18 оронтой байх юм бол таны аккаунтууд аюулгүй боллоо гэж үзэж байна. За тэгээд өнөөдрийн хичээл маань үгээр дуусч байна. За тэгээд ерөнхийд нь дүгнээд хэлэхэд бид өнөөдөр захин аюулгүй байдал гэж юу юм бэ? Төхөөрөмжид хадгалагдж байгаа аюулгүй байдал гэж юу юм бэ? За одоо аюулгүй байдал талаар үзэн тэгээд аюулгүй байдлаа гол хамгаалах зүйл маань хувийн нууцаа хамгаалах. Хувийн нууц гэдэг маань түрүүн дууссан. За одоо хувийн нууц, гэр бүлийн нууц, эд хөрөнгийн нууц, эрүүл мэндийн нууц, захидлын харилцааны нууц болон хуулиар тогтоосон бусад нууцуудаа хамгаална. За эдгээрт мөн нөгөө захимаар алдах магадaltaй овг нэр, утасны дугаар, регистрийн дугаар гэх мэт зүйлсийг ямар ч нууц код хийж болохгүй гэж байна. За тэгээд нууц кодыг ямар хэдэн орноос дээш хийвэл одоо хакеруудын халдлагад үүсэх магадлал багтаа юм бэ?
хүчтэй нууц үгийг яаж хийх вэ гэдэг талаар үзлээ. Тэгээ та бүхэндээ баярлалаа. Ингээ хичээл маань дуусч байна.